Амжилт Циком мобайл асуулт. Ano? Ano? Сайн уу? Энэ жүжигч амгаа явуулсан мөн үү? Тийм бэ? Сайн уу? Би Амжилт Циком сайтын мобайл асуултаас холбогдож байна. Та завтаар биднээс нэг 5 асуулт асууя. Та хариулах боломж байна уу? За. Амгаа одоогоор яг ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ? Одоо нэг UBC нэг говийн ламг гэдэг кино орж. За амгаа хүмүүс ингээд би юугийн ажиллаж байгаа салбартаа ямар нэгэн амжилт үзүүлэхийн тулд бас нэг үзэл баримтлалыг эрхэмлэж ажилладаг шүү дээ. Тийм өөрийн чинь баримтлагдаг зарчим юу вэ? Нэг юм сэтгэлээсээ хандвал тэгэл хүрдэн гардаг байна шүү дээ. Сэтгэлээсээ айлуу зүйл хандаж ялах хийхгүйгээр тийм өөрөө зорч хийвэл хүрдэн гарах хаас. Таны хэдэн хувь нь бурханлаг, хэдэн хувь нь чөтгөрлөг одоо яг ингээд нэг хуйлаад хэлэх юм бол Тэсний 51 бурханлаг байгаа гэж байна. Үсэн бичээсэн чөтгөрлөг шинжлэхтэй юу? Чөтгөрлөг багчлаа. Тамиг татж байгаа эмэгтэй хүн таны бодлоор ямар харагддаг вэ? Нөлтөө харагдахгүй шүү дээ. Таны ирээдүйн зорилго юу вэ? Урдаа тавьсан зорилго? Тэшин банк яг хүн зорилгоч юмгүй гэж юм хилээд тах юм юм төлөвлөмөд байгаа юм шиг л хийгээд хийж байгаа гайваа мэдээ хийж байгаа юм дараа л энэ өдрөөр зорилго байсан байна да гэж үйлчлэлээр батлаад байгаа зүгээр байх гэж боддог. Амгаа санамсаргүй байдлаар ч юм уу эсвэл санаатай байдлаар эмэгтэй хүнээр даалгаж өгсөн тохиолдол байдгүй. Байгуулда байна шүү дээ. Хэр олон байдаг вэ? Би ямар нэгэн байдлаар юу гэдгийг одоо тоглож моглоод ч юм уу бодсон одоо энэ тохиолдол байна. Миний бодлоор заавал ихтэй нээцгээ гэдэг асуудал ямар болдоо юм дээр бол өөр л багт хүмүүс ихтэй биш уус нээцгээ дээр бол тийм хүн болох биш шүү дээ. За баярлалаа таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Бас Амжилт Циком мобайл асуулт.